Аз жаргал гэж яг юу вэ? Аз жаргалыг хүн бүр хүсдэгч хаанаас яаж олох вэ? Тэр бүр мэддэггүй. Тэгвэл аз жаргал бол гэдэг радио нэвтрүүлэг танд аз жаргалыг нээж олох 40 нууцыг дэлгэж байна. Аз жаргалыг олох 40 дэх нууц бол жинхэнэ амар тайвныг олохыг хэлнэ. Амар тайван гэдэг зүйл өөрөө сэтгэлийг тайвшруулж, зүрхэнд баяр хөөргийг цуглуулж байдаг тийм л шидэт жор гэж би хувьдаа боддог. Тэгвэл аз жаргал бол нэвтрүүлэг энэхүү шидэт жорыг эрхэм тантай хуваалцаж байна. Эрхэм танд шинэ өдрийн мэнд хүргэе. Би аз жаргал бол нэвтрүүлгийн зохиогч Бадамдорж байна. Амар тайван бол 90 зууны турш хүмүүсийн эрхэмлэн хүсч эрен хайдаг зүйлийн хамгийн дээд юм гэж хэлэхэд болно. Харилцаандаа, санхүүдээ, эрүүл мэндэд, үр хүүхдийнхээ ирээдүйдээ, энэ насандаа болон хойд насандаа ч амар амгаланд байхыг бүгд л хүсдэг. Эрхэм хүсэл болсон энэ амар тайвныг зөвхөн хувь хүн, айл гэрч биш, улс орон, дэлхий дахинд эрен хайсаар байдаг. Амар тайвныг байгуулах, амар тайвныг сахих хоёр өөр ойлголт юм. Одоо энэ талаар тайлбарлан хэлье. Та ялгааг нь ойлгох юм бол жинхэнэ амар тайвантай хамт амьдрах болно. Жинхэнэ амар тайван үргэлж үнэн дээр тогтдог. Та бид эрүүл сарвал байгаа эсгээ мэдхийн тулд нарийн шинжилгээ өгч үнэн бодит байдлаа мэддэг. Харилцаа маань өнгөц хуурамч үгүйг мэдхийн тулд өөрийнхөө болон нөгөө хүнийхээ үнэн төрхийг мэдэх гэдэг. Хэргэлж идэж ууж байгаа бараа бүтээгдэхүүн нь битсэн шигэ чанартай эсхийг мэдэх нь танд бас л амар тайвныг өгнө. Энэ бүхэн дандаа үнэн дээр суурилж байгаа биз? Харин үнэн бус зүйл хуурамч амар тайвныг авчирдаг. Нөхөрлөл үнэнч биш болох хүртлээр амар тайван юм шиг л харагддаг. Зарим хүн бусдыг гомдоохгүй гэсэндээ худал ярьдаг. Худал үг нэг хэсэгтээ үннийг далдалж, нүд хуурч болохч нэг л өдөр илэрхэд амар тайван үгүй болно. Энэ бол жинхэнэ амар тайвныг байгуулах биш, харин хуурамч боловч төрхөн зур шатуугай амар тайвныг сахих гэсэн орлого юм. Эхнэртээ үнэн байдлаа хэлэхгүй айж аваа эр хүн гэр бүлдээ хэрүүл авчрахгүй байх боломжтой боловч үнэн илэрх тэр өдөр өнөөх хуурамч амар тайван үгүй болно. Харин жинхэнэ амар тайван үнэн дээр суурилдаг учраас хизээч алга болохгүй. Тийм учраас жинхэнэ амар тайвныг олохын тулд нүүрэлдэж үннийг олох хэрэгтэй юм. Эс бөгөөс хуурамч төр зургийн амар тайван таны амьдралыг баллах болно. Тэгвэл жинхэнэ амар тайвныг хэрхэн олох вэ? Та йог, бясалгал, элдэв янзын аялалд явах, эсвэл согтотлоо наргиц ингэх, кино үзэх, спортоор хичээллэх, элдэв шашинд орох шаардлагагүй. Учир нь эдгээр нь төр зургийн зүхталт, марталт, эсвэл бодит байдлыг үгүйсгэх төдийл арга юм. Тэрний оронд та амар тайвныг тань булгааж байгаа тэр айдастайгаа буюу бодит байдалтайгаа нүүр тулж үнэн мөнийг олох хэрэгтэй. Үнэн мөнийг олох хүртэл та амар тайвны ирэлд гарсаар л байх болно. Жинхэнэ амар тайван зүрхэнд тань ирэхэд та айдасгүй болно. Сэтгэлд тань үнэн гийхэд хуурамч амар тайван, айдас, эргэлзээтэй хамт алга болж харин жинхэнэ амар тайван сэтгэлд тань эрхэл болно. Тийм ээ, та жинхэнэ амар тайвныг эрен хайж байгаа бол үнэн мөнийг олоорой. Хуурамч байдлаар халахлагдсан хуурамч амар тайвныг сахих гэж амьдралаа айдас дунд бүү өнгөрүүлээрэй. Үннийг ол. Тэгвэл танд жинхэнэ амар тайван ирэх болно.
Аз жаргал бол жинхэнэ амар тайвныг олохыг хэлнэ гэж аз жаргалын зурагс номын зохиогч Бадамдорж хэлж байна. Аз жаргал бол нэвтрүүлгийн зохиогч Бадамдоржийн хэлснээр та үннийг олоорой. Учир нь зөвхөн үнэн л танд жинхэнэ амар тайвныг өгөх болно. Харилцаандаа, эрүүл мэндэд энэ болон эрх амьдралынхаа үннийг олох тэрхүү мөчөд та жинхэнэ амар тайвныг олох болно. Хуурамч, арга цаасан, мартагнуулсан, эсвэл элдв аргаар өөрийгөө битгий хураарай. Тэдгээр нь танд хуурамч, төр зуурын амар тайвныг л өгөх болно. Сонсогчдаа аз жаргал бол нэвтрүүлгийг сонслоо. Нэвтрүүлгийн маань сүүлчийн дугаар танд хүрээд өндөрлөж байна. Танд аз жаргал хүсье. Аз жаргалын зурвсыг танд хүргэсэн Бадамдорж, найруулагч Ламажов, редактор Баясгалан, уншиж хүргэсэн Дүлгөн. Аз жаргал бол нэвтрүүлгийг гэр бүлийн радиод бүтэв.